За гишүүдтэй өдрийн мэнд хүргье. Эдийн засгийн байнгын орооны их хурлын гишүүд маань яг Монгол улсын 2027 оны хөгжлийг ямар байдалтай байх вэ гэдгийг одоо өнөөдөр хэлэлцээд бид нар яриа сууж байна. Тэгээд одоогийн яг засгийн газар Монгол улсын ерөнхий сайд учрал маань яг энэ сэргээгдэх эрчим хүчтэй холбоотой төсөл хөтөлбөрүүдийг бол тууштай дэмжиж ер нь цаашдаа Монгол улсын хөгжил бол энэ дэдвүцийн салбар руугаа явах ёстой. Тэгжээд эдийн засгийн эргэлтэнд орвол солонгоруулна гэсэн юм байр суурьтай байгаа. Яг энэтэй холбоотой Монгол улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний төсөл үндсэн 4 зорилттой. 4 зорилтын 3 дахь ногоон хөгжлийн чөлөөлөлт гэж байгаа. За ногоон хөгжлийн чөлөөлөлтөө дотор нь 10-аад арга хэмжээ байгаа. Тэрний хоёр дээр айл өрхийн нарны хавтан бага оврын нарны их үүсвэрийг нэмэгдүүлэх гэдгээр бүр заагаад өгсөн байна. Тэгэхээр бид нар Монгол улсын сая 564 м2 талбай дээр 3.5 сая иргэн байгаа. Иргэд маань газраа өмчилсөн байдаг. За тэгэхээр иргэд маань оролцоод, аж ахуйн нэгжүүд маань оролцоод төр бодлогоор Монгол улс энэ эрчим хүчний тусгаар тогтнолоо олсон юм улс болоход бол бэлэн байдалд орцсон байгаа. Тэгэхээр 2027 оны хөгжлийн төлөвлөгөөн дээр энэ саналын маань улсын хурлын эрхэм гишүүд маань дэмжиж өгөөрэй. Өрх бүр 20 кВт эрчим хүч үйлдвэрлэх юм бол эхний ээлжинд 30000 гэдэг нь 21 аймаг 9 дүүрэгт хэрэгжүүлээд тухайн аймагуд маань сумаа сонгоод за дүүргүүд маань алслагдсан хороодуудаа сонгоод ингээд жишг ийм нарны энергийг өөртөө эрчим хүчээ хангаад илүүгээ төвч шилжүүлээд бас ийм орлого олох бололцоо тийм хувилбарыг бас дэвшүүлсэн байгаа. Тэгээ гишүүдтэй дэмжиж өгөөрэй гэж хүсье. Та бүхэндээ маш их баярлалаа.